Гэхдээ би энэ ямар таныг хэлсэн зохиол вэ? Хаад маш уу. Би хүүхдийг зохиол дээр нь ажиллахаа ихтэй ямар танаар хэлсээр бичсэн ямар зохиол вэ? Миний зохиол вэ гэдэг нь бол танилцыг асууж бичмээр ингэж ярьдаг. Хүүхдтэйгээ ингэж. А энэ сойр машуур гэж хэлжээ. Сойр машуурын уран бүт тодорхойлдог чи. Тэгсэн наач яг энэ юу аккордын арпежийн зарчмаар яваад байгаа. Тэгэхээр энэ бас нь яг үнэн. Тэгэхээр энэ үгээр тэгээд энэ нөгөө прелюд хийсэн энэ прелюд маань Бахын прелюдүүд ихэвчлэн эсвэл импровизац эсвэл моторны характертай байдаг. Моторны ихэнх зохиолууд дандаа гэдэг дандаа мотор. Одоо энэ бол яг хэлсэн байгаа бас энэ прелюд. Тэгэхээр энэ яасан жоох юм баяр баясгалан хэлэх хэрэгтэй байсан биш үү тийм ээ? А энэ энэ Мольтер Виваче Берланте гэж хэлсэн байна л да. Энэ бол баг чиг үү. Энэ бол редакцсан баггүй. Энэ бол мужилийн редакц тийм. Энийг бодоход 16 тул хурдан тоглодог ч гэдэг юм уу те баяр баясгалантай амьдрал өөртөө нь бол арай тийм юм өөрт ноц нуттай тийм байдаг. Энэ тэгэхээр бол уг нь энэ чи гоё би багш сайтын талаас ярьсан те. Тэгэхээр чи ингээ баяр баясгалан энэ амилсан биш гэдэг юм те. Тэгээд тэгэхээр хурдан бүүж байгаа. Ялангуяа энэ хараа энэ бүга болоход Калифорни хамгийн хүн хэлбэр гэж үздэг шүү дээ. Энэ хоолой бич баах ялангуяа 2 хоолойноос доош хоол гэж байхгүй мэдээж бүга. Тэгээд 3, 4 заримдаа 5 хоолой энэ бол свет гений учраас свет гений гэж хэлдэг байгаа баг. Юу гэхлээрээс 100 жилээс цаашаа ингээд судлагдаа дахин яригдаад энэ хүн агуу шүү гэж яригдаад байгаа хүнийг генигээс дэв гэж үздэг юм байна л да. Одоо эрдэмтэд энэ хүнийг бол свет гений тодорхойлсон юм. Тэгээд уг нь ч одоо энэ юугаа яадаг гэж фугагаа нэг жоох ихээр өчтөө цаймаа хана. За. Чи энэ яг хэвээр яг юу хайцсан гэж гадаад очих юм. Энэс арай хурдан чална тийм. Энэ орж байгаа юу тема болгоныгоо энэ хараа аппликатур гэж нь бас нэг чухал юм байна да. Ялангуяа 16 дууд тоглож явахад хурууны зөв хуваарлалт байхгүй бол явахгүй. Тэгээд энэ хуваарлалтын зөв байхлаар фуга бол тодорхой гарч өгнө. Тэрүүнийхээ уг нь яг бит хоёр уг нь хурууны дугаарыг бичээд зарим газар хурууны дугаар байдаггүй. Тэн дээр яг ингээ хурууны дугаарыг ингээ бичээсэн. Одоо бол арай дээр тоглож байна тийм үү? Тийм. Тэгэл энийг л хэлэх гэсэн. Одоо миний хэлэх бөгөөд энэ цаг хугацаанд таарсан юм маань ийм байлаа. Тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тийм. За. Асуухгүй зүгээр юм. За хайртай. Намайг одоо ингэ бороо тоглож тийм. Одоо манай одоогийн үсэг дээр одоо тэгээд яг стандартны одоо характерыг гаргах юм бол бидний гад тавих яг одоо баах хэрэгтэй өөрсдөө. Энэ юу ахгүй тэр чинь яг 3 хуруугаар тоглож ирсэн бэ гэхлээрээс би чиний асуултыг ойлгосон бол тий 3 хуруугаар тоглож ирсэн шалтгаан нь илүү 5 хуруу орчлын хар даралт болохоор болох гэдэг байхгүй тий. Тэгээд энэ 3 хуруугаар ингэж тоглоод байхдаа мэдээж виртуоз хөгжихгүй. Тий энэ виртуоз гэдэг чинь одоо хурдан тоглолт энэ төр инээ тэр хөгжихгүй ингэж тоглоод байна. Гэтэл чинь юу үе хөгжөөд шүү дээ тийм ээ. Ингээд 90 яваад ингээд энэ чинь хөгжил явагдаад байна. Энтэйгээ тэр клавесинтэй байгаад гэж болохгүй шүү. Тэгээд тэр үеийн арганчд мундаг маструуд ингээд бодсон байна. Тэгээд юу гаргаж ирэх вэ гэд тэрийг гаргаж ирснээрээ одоо хитика зохиолуудад баах тэгээд хийсэн гэсэн шүү дээ тий. Энэ бол манай төгөлдөр хуурын юу гэдгийг виртуозны школа гэж игры фортепиано гэдэг юу гэж орчуулдаг төгөлдөр хуурын
ур чадварын одоо энэ виртуозтэй талаас нь энэ дэг сургуулийг бол нээсэн байхгүй юу. Тэгэхээр дараа нь ингэж ярьдаг л одоо Шопен би одоо баах ярьж байгаа учраас Шопеныг ямар бол тэ нөгөө ми фазын сууж ирсэн би тэ энэ гарын барилт гар тавилт энэ бол гар тавилт байхгүй юу. Гар тавилтан дээр яаж ингэж ажиллах уу тэр гар тавилтан зөв байснаас сууг хавчихгүй ч гэх юм уу тэ тийм байснаас энэ гол чөлөөтэй болохоор дараа нь энэ гар бол чөлөөтэй хүү. Яг одоо энэ хийсэн юм гэж юм уу? Тэгвэл буруугаар байдаг. Тэгвэл яг баах чинь тэр барилгын хүчнээс өөрийнхөө ингэж байна. Тэгэхээр яг тэр үеийнхэн тэр юу юм тэр нарийн тэр одоо миний гарах темпод одоо тэр юм хүчнээр гар тавьж өөрчлөхгүй. Яг баахын тухайд тоолох. Гар тавилт бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Энэ чинь тэр бол бохир тоглохгүй бодол тэгжсэн болохоос тэр клависын хөгжим байдлаар байж ирсэн. Цагаан даралтай хар даралттай хоёр тий 3 5 хар даралттай юу 5 хар даралттай 7 цагаан даралттай тэргээр байж ирсэн. Тэгээд тэр 12 өнгө тэрийг чинь танаа нийцэд оруулаад өглөө цэвэр гарч ирж байгаа байхгүй. За урдны хатсан юу одоо дискас хийж байгаа. 5-3 оролцоолтын төлөө оч гэдэг юм уу тэр утгаараа тэрнээ хамаарахгүйгээр 12 тоног баах гараад ирэхээр классикны дууртыг цагаагийн том болгох гэж тийм ээ яав том болохгүй тэгээд хөвлөлтийн яаж зөв болохгүй тийм яаж одоо баялаг болохгүй ундраагийн асуусантай холбогдож жоохон яриа өгнөж юм л да. Тэр талаас 12 гişтийг одоо хас хасгаалаад байгаа. Тэгэхээр жиг яг хасгаж болсон ойлгомжтой болно тийм. Тэгээд нэг 12 дахин чинь дахиад ингэ татварлаад яваад ажил ууртай мөртэй арай баялаг нөгөө регистр одоо нөгөө ахтаас хүмүүстэй дөрөв татсан ахтаа зам дэвшээ байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг 12 тастай болоод 12 тастай болоод ингэ дөрөвдөд регистр хийхээр энэ гурван яаж болох ч нөгөө хорошо темперированный клавир гэж нэртэй байхгүй те. Энэ юу гэдэг темпераци юу гэдэг гинэ монголоор за тэгэж хөглөгдсөн их жиг бол жигд хөглөгдсөн одоо яг энийг харахад яг жигдлийн байлчраа одоо ингээд яг энийг бүр тэгээд тэгээ 12-ыгоо минор мажор минороор нь ячглаар 24 болчихж байгаа байхгүй тийм. Би яагаад ингэж асуусан бэ гэхээр би нэг Германы өдөр болсон юм аа гэж бодсон. Тэр хүн бүх хүмүүсийн гарны тавилтыг өөрчлөсөн байхгүй баахны зөвхөн. Яагаад гэсэн чинь танад өөрөөсөө гар тавилтаар болохоор энэ баахны зөвхөн илэрхийлэгдээ. Тэгээд дараагийн бүдгийн өөрчлөлт одоо бүдгийн өөрчлөлт энэ 3 оны өдөр бүдгийн өөрчлөлт энэ бол юм л дээ редакц гэж ярьсан байхгүй юу байсан тийм редакц гэж ярьсан. Энэ редакц бол өөрөө энэ хардаа ингэж өөрчилдөг байхгүй юу. Тэгээ 3-ны дугаарыг ч өөрчилсөн баах бол зүгээр нот гэсэн. Зүгээр хоосон нот. Тэгээ тэрийг бичснийхэн дараа ингэж нөгөө гаргаж ирэхийн тулд одоо редакцууд гарч ирсэн байна. Миний ойлгосноор. Яг тэгээд ер нь бас юм дээр хамгийн сайн техник олгодог тохиолдол баах гэж байна. Тэгээ яг зүйлээс илүү. Яг зөв баах тогтсон бол хамгийн сайн одоо техник олгодог гэж байна. Саяхан дээр зүйл үедээ тэгээд өөрөө редакцуудаар баасан үү. Ер нь баах юм зүгээр шүү дээ. 15 нөгөө инвестицийн